Тадаа! Squid Game Season 2 2 дугаар анги. Жунхоо ягаандын бодол руу бууга барин орлоо. Гийхүн элсүүлэгчийн халааснаас түлхүүрийг хайна. Цагдаа өрөөнүүдийг шалган явсаар мөн хүлэгчийн баруун гарыг хүлээтэй байхыг болов. Амных нь болтыг тайлахад аймэрэн гуйх түнээс сон гийхүн хаана байгааг асуухад 410 тоот гэдэл шуудхан хариулав. Элсүүлэгчийн халааснаас ууттай жижиг төвтөө дөнгөж олоод зогсож байхад цагдаа орж ирэн түүний бууг хураагаад хүн амны хэргийн сэжигтнэр баривчилж байхад баруун гар цагдааг зохиод ухаалтуулав. Шалан дээрээс буггаас сүрж аваад хинбэ гэд асуухад та сон гихүү мэдтэй Ким захиралтай хамт элсүүлэгчийг хайж өсөн ч осоогүй. Бид хоёр өдөр бүр метроны буудал дээр зураг аваад явуулдаг байсан та санахгүй байна уу гэж хэлж байхдаа элсүүлэгч залууг хараад та алчгаа юу. Энэ новш биднийг хүлж манай ахыг алсан. Би алдаа гаргаж хоёр чулуу гаргасан. Би хайж гаргасан ч болоосоо гэд ихэд харуулсан өөрийгөө тэнэг амтан гэж зөвхөн. Дугтун дотор 10 сарын 31-нд ээжтэй ээж клуб гэсэн хуудас байв. Нэг хүүхэн машиндаа унтаж байхад харуул энд машина тавиад унтаж болохгүй өмнө нь ч хийсэн ингэж байсан баха гэхэд уучлаарай би энд ажилдаг өглөө эрт ажилтаа болохоор дахиж ингэхгүй маргааш явна гэв. Харуулах хатуухан сануулга өгөөд явлаа. Гихүүн цагдааг чамайг гэрт ирж байсныг сая саналаа гэтэл цагдаа 2 удаа уулзаж байсан нөгөөх нь тэр арал дээр зодон гарсан өдөр нэг багтаа хүн чамаас хаан их хүний талаар асуусан. Тэр хүн нь би байсан. Ахыгаа болохоор тэдний нэг болж дүр хуйлсан гэхэд гихүүн санаж байгаа бололтой бууга болгов. Чиний сая алсан хүн хэн бэ? Тэр хүн тоглоомонд оролцогч нарыг цуглуулдаг элсүүлэгч. Би алаагүй. Тэр тоглоомонд ялагдсан. Одоо ч тэр тоглоомыг тоглосоор байгаа юм уу? Би тэр тоглоомыг болиулахыг л хүсэж байна. Уул намын доор тоглоомыг удирддаг навшиг болно. Чи түүний хэн гэдгийг мэдэх үү? Багтаа хүмүүс түүнийг фронтмен гэж дууддаг. Царайг нь харсан уу? Үгүй, тэр үргэлж хар маск өмсдөг гэж хэлээд ахыгаа гэдгийг хэлсэнгүү. Тэгснээ яаж олох гэж байгаа юм гэхэд тэр надад урилга ирүүлсэн. Түүнийг олоод яах юм алах юм уу? Ганц хүн аллаа гэд тоглоом дуусахгүй. Уул нам өгөхөөс өмнө өөрийнхөө үйлчлүүлэгч нарынхаа төлөө тоглоомыг бүтээсэн гэж хэлсэн. Тэнд VIP гэгддэг хүмүүс байсан. Тэдний нэгнийхэн царайг би харсан. Намайг сулал хамтдаа тэдгээр новшнуудыг олцгоё. Цагтаа хэрэггүй бидний шиг хүмүүст тус хөрөхгүй. Ахын чинь тухайд харамсалтай байгаа ч бүгдийг март гээд явах гэхэд нь чи арал дээр тэдний алсан хүмүүсийг мартах байсан уу? Би чиний хараагүй зүйлсийг харсан. Би тусалж чадна. Нөгөө гурван маань хамтдаа алхаж байна. Энэ бол тэнд өгсөн бүх хүмүүсийн амь нас. Үүнийг ашиглан тэдэнтэй тэмцэх болно. Надад тусалвал би өгсөн мөнгө чинь өгөх болно гэхэд тэр хоёр мөнгөний төлөө хийгээгүйгээ хэлв. Тэр сайко новшнууд миний нүдэн дээр том ахыг минь алсан. Миний хоримонд ирсэн төрсөн ах шиг минь хүн байсан. Тэднийг бүгдийг нь олоод ална. Тэр арал дээр зэвсэг тэтгээдүүд байгаа. Ийм хідэн гар буугаар тэдэнтэй тэмцэж чадахгүй. Гих хүн зэвсэг цуглуулж байсан байв. Хамт ажиллах хүмүүсийг цуглуулахыг усаагт даалгав. Хар цахаас авсан юм шиг байна. Ажилтдаг юм уу? Гих хүн ах ажилтгийг харууллаа. Буудлагын бэлтгэл хийдэг өрөөтэй байжээ. Хөссөн үедээ ирж бэлтгэл хийгээрээ. Надтай хамтран гэвэл ажилласаа гарсан дээр гэв. Хүүхдийн парк дээр парад яваад хүүхдүүдэд гахаа чихэр тарааж байхдаа нэг охиныг алхасч хав. Тэгсэн ашгүйдээ нэг туулаа охинд чихэр өглөө. Нөгөө паркийн зогсоол дээр хоноод байсан бүсгүй байв. Охин паркийн өмсгөлтэй ажилчдын өрөөнд орж ирээд туулаад баярлаад өөрсдөө зорсон зураг бэлэглэв. Туулайг бугуун дээрээ 2 том сорвитой байгааг нь харуул түүний амьдрал хүнд хэцүү амиа орлого хийжсэн байж магадгүй. Охин сорвиг нь хараад өвдөж байна уу гэд асуудал гаднаас гахаа бага аваад ороод ирлээ. Баггүй байхыг нь хараад охин уйлахад аав нь охиныг олж ирээд хамаагүй газар руу орж болохгүй гэсэн мэдтэй гэд охиноо аваад уучлалгын гарлаа. Халууцсан хүмүүс гэлс бага таллаа. Гахаан ярианаас тэр охиныг имлэг твтэж байсан. Аав нь парк дээр хүмүүсийн хөргийг зурдаг зураач тэр охин цусны хор тавдартай чүмэг шилжүүлэн суулгах хагалгаа илэх ёстой гэдгийг мэдэв. Гихүүн сануугийн ээжийг алсаас харан зогсно. Чол томболжээ. Имэргүй яарангуй чочоод л имэн амтад төмөс бэлдсэн гэдэл хөөхөн. Сибиогийн ээж хорих лагераас саяхан судлагдсан. Тэнд байхад нь сүргээ гараад эмчилгээ хийлгээгүй. Тиймээс хол зам туулж чадахгүй гэхэд ямар нэгэн аргаар хурдан авчирээрээ.
Мэргэжилтнүүд сайн ажиллаж байгаа. Биеийн сайжрвал шууд авчирна. Би өмнө нь чадаагүй. Одоо заавал хийн л гин. Гих бах чолын хаяг болон дуугаар өгöd хэрвээ надтай холбоо барьж чадахгүй бол ийшээ холбогдорой гэд гарахтаа туулаа өмсгөлтэй байсан. Бүсгүйтэй зөрлөө. Бүсгүйг зуучлагч дахиад л ирлээ. Өөр хүн ололтоо гэхэд бусд нь үхсэн гэд байна. Би үхснийг нь цогцыг нь харсан хүн байхгүй гэдгийг л хэлсэн. Амьд гэж хэлээгүй. Чиний охиныг амьд байгааг нь харсан хүн ч адилхан байхгүй. Сүүлийн удаа хайгаад өгөөч. Чи намайг өнгөрсөн хугацаанд ямар их хайсныг мэдэж байгаа штэ. Би ч гэсэн хүүхэдтэй болохоор чамайг ойлгоод чадах бүхнээ л хийсэн. Нэг настай хүүхэд аав ээж нь ч байхгүй байхад хойд Солонгост яаж амьд үлдэх юм? Ээж нь ахлах хувцаараа буудаад өмнөд Солонгос руу дөрвсөн өргөч. Би чамайг буруутгаагүй нөөл зүгээр нөхцөл байдлыг л хэлж байна. Ээжд нь хүүхдээ март гэж хэлэх аимшигтэй. Гэсэн хэдий ч чиний одоо хийж чадах цор ганц зүйл. Сүмийн хажууд зогсоол дээр нуул машиндаа зураг харан им сөөж ууж уйлж хахад нэг хүн ирээд машины цонх төвшлөө. Мань хүн яарвчлаа. Машинаа холдууллаа гэхэд кан уул гэд нэрийг нь хэлээд нөгөө нэрийн утсыг өгөөж яв. Жонхоо ээжтэйгээ уцаар ярьж байна. Ээж нь ахыгаа ирээж авсан эсгийг сайн хараарай. Эхнэр нь өөд болоо 5 жил болж байгаа өдөр юм чинь амьд байвал цэцэг ирээд тавих байх гэв. Жонхоо ээж дээрээ иржээ. Инхүү хэдэн жил сураггүй байгаа нь тэр одоо ч надад уурлаж байгаа байх. Би түүний төрсөн ээж нь биш болохоор түүнд баг хайртай, чамд илүү анхаардаг гэж бодсон байх. Ингэж бодохоо болохгүйж байна. Тийм биш гэдгийг ах мэднэ. Тэр бөөрөө чамд өгч чамайг аварсан. Дараа нь бэр ичж чинь өвдөд хэцүү байхад би түнд югаарч тусалж чадаагүй. Би түүний амийг аврах ямар нэг юм хийж өгсөн ч болоосоо эргэтнээ ч зараад хамаагүй. Тэгвэл намайг буруутгах байсан. Надад бөөрөө өгөөгүй бол зараад бэр ихч имчилгээний төлбөрт хэрэглэж болох байсан. Би тэр үед зүгээр үхсэн бол гэхэд ээжийнхээ өмнө ингэж ярьдаггүй юм. Тэгвэл таач гэсэн ингэж ярихаа бол бэр ихч өвчин тусч өгсөн түүний тавилан ах ахвал авсан нь өөрийнх нь шийдвэр бид хоёрын буруу биш. Өөрийнх нь л хийсэн зүйлийн хариу. Парк дээр парадулж байна. Наяонд туулаа энэ удаад чихэр өгсөнгүү. Түүнийг өвчтөй болохоор идэж болохгүй гэж бодсон байж магадгүй юм. Тэгсэн саяны тулаа манай нуул биш байжээ. Халагдах хөрөгдөл гаргасан зогсож байна. Шалтгаантай болоод гэд хэлтэл ингэж гинэт гарлаа гэд дургуутж байна. Гаднаас гахаа туулаа өмсгөлтөд орж ирээд энэ миний өмсгөлөөс ч баг салхи ордог юм байна. Энийг өмсөх хүнийг нь биш харах хүүхдэд л зориулж хийсэн байна. Ингээд л нуул ажилласаа гарч байгаа юм гэд захиралтай хэлв. Нуул өнгөрсөн хугацаанд баярлаа гэд шууд гараа явлаа. Энэ газараа 2 жил тууштай ажилласан байжээ. Парк дээр түргэний машин ирснийг хараад Наяаны аав сандрангүйлээ. Охиныг ухаан алдсныг нэг залуулаад түргэн дуудсан байж охины малгай унаад үлдэхэд нуул авлаа. Гих бах нэг араагаа хулаад оронд нь байршил илрүүлэх төхөөрөмж сулгав. Эмчийг хүнд хэлж болохгүйгээд мөнгийг хангалттай өгөөж явуулав. 80 шиг хавдар дахих магадaltaй өвчтөнд хэрэглэх дөнгөж туршилтаас гарсан юм байгаа. Одоохондоо даатгалд ороогүй гэхэд аав нь эмчээ би мөнгө олох болно. Манай ноёнд туслаарай гуйж байна гэх яриаг нуул санаандгүй сонсчихов. Наяаны малгайг үлдээгээд явжээ. Буудлагын бэлтгэл хийгдэж байна. Тэнгисийн цэрэг тусгай хүчин UTT-д байсан залуусаар бага бүртгүүлжээ. Гихүүнд багийн ахлагч Кимийг танилцуулан тэднийг олон ажиллагаанд орж исэн туршлагатай гэдгийг хэлв. Маргааш маш болгоомжтой байх хэрэгтэй. Сэжиг авбал бүх зүйл буруутгаж магадгүй. Санаа бүзав. Хоёулаа клуб руу орно. Залуус гадаа нь ойрхон байж байна. Дохио өгтөл хөдөлж болохгүйг онцгой анхааруулв. Гихүүн охин руугаа залгажээ. Охин нь уцаа англиар ав. Гихүүн дуурахгүй байхад охин нь солонгосоор авуу гэхэд бас л дуурсангүй. Нуул тоглоомонд бүртгүүлэн уулзах өдөр газраа мэдэв. Манай гурав клубын гадаа машинтай ирж гихүүн усаг 2 клуб руу орлоо. Усаг морины баг өмссөн байна. Жунхог гадаа байж байхад ягаан хувцснууд клуб руу орж байхыг харан усагт мэдэгдэж яарвчлан араас нь оров. Гих бахыг нэг ягаан нь аваад явв. Нөгөө ягаан нь усагийг цахилгаанаар цохилж ухаалтуулв. Клубээс гарчглаа. Бүгд бэлэн байгаарай. Гихүүнийг лимузин сулгаад аваад явв. Лимузинг дагж амьдаар нь барихыг даалгав. Лимузинд нэг алтан гахаа байх бөгөөд тэр нь чан яригч байж өнгөрсөн бүгдийг мартаад аз жаргалтай амьдраасаа гэж чин сэтгэлээсээ хүссэн. Тэр онгоцонд л суух байсан юм. Чамтай уулзаад заавал хэлмээр байсан. Тоглоомоо зогсоо. Та нар өөрсдийн хүслээрээ тоглоомонд орсон.
Зөвхөрсөн хүмүүсийг ашиглаж тэдний үхлээр үйлчлүүлэгчээ зугаацуулж байгаа. Чиний хэлснээр оролцогчдын өөрсдийнх нь шийдвэр юм бол та нарын хийж байгаа бузар тоглоом буйны үйл ажиллагаа юм уу? Тоглоомонд ялагдсан л үхдэг. Тэд хог шар. Одоо чиний ертөнцид хог шарнууд олширсоор л байна. Энэ ертөнц өөрчлөгдөхгүй л бол тоглоом дуусахгүй. Ким ахлагчтай баг лимузинг олж алдалгүй дагаж авна. Жонхоо тэднийг хөдөлгөөн багтаа газар барихыг даалгасан ч лимузин тийм газраар явсангүй. Бүр тэднийг дагаж байсныг урдаас мэдэж байсан бөгөөд мэрэгэн бууж баярлуулсан байв. Дагаж явсан машинуудын дугуйг хагалцгаав. Мөн Жонхогийн машины дугуйч тесрэг бөмбөг суулгасан байжээ. Лимузин алтлаа. Гийхүү намайг тоглоомд оролцуул. Би тоглоомд дахиад орвол баян босууд чинь таалагдана гэхэд хариу хэлсэнгүй. Эргэлзээд байгаа юм уу? Айж байгаа юм уу? Уул нам шиг надад ялагдах вэ гэдүү. Тэр хүүх хүртлээ хүлийн зөвшөөрөөгүй. Орон гэргүй үнийг аврахаар хүн ирснийг мэдсэн байж цонх руу хараагүй. Амьсгал тасрах мөчтөө тэр яа харахгүй ялагдсан гэдгээ мэдсэн гэхэд Матрикс үзэж байсан уу? Цэнхэр имийг уугаад тайван амьдарч болох байхад Баатрийн дүрд тоглож улааныг уусан. Чи өөрийгөө бас Баатар гэж бодож байна уу? Чиний буруу гэдгийг би батлах болно. Энэ ертөнц та нарын хүсснээр хөдөлдөггүй гэдгийг хүслээр чинь болгоё гэд гийхүнийг нойрсуулв. Жунхуу одооноос би төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ. Нуул контейнертай том ачааны машинд орлоо. Дотор нь дугаар бичсэн жижиг тасалгаануудтай. Тэр өөрийн тасалгаанд орлоо. Тэр тоглоомын оролцогчоор биш, ажиллагаар бүртгүүлсэн байжээ. Хувь хувьсгалын ажилд авахцаад 2 дугаар бүлгийг хурдан оруулж чадсангүй. Гэхдээ та нартай оруулна гэж хэлсэн болохоор хэлсэндээ хүрч байгаадаа баяртай байна. За дараагийн ангиас халуух юм болох нэ. Удахгүй уулзъя. Дуустал нь хамт байсан баярлалаа. Сайн сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Лайк, subscribe дарж дэмжихийг хүсэж байна. Удахгүй уулзна гэж найдаж байна. Та.